маш их твшиж болох зарлууд байгаа. Жишээлбэл одоо малын одоо түүхийн эдийн лабораторийг малын түүхийн эдийн одоо үйлдвэрлэл байгуулах Ховд аймгийн Жаргалан цум байлаа. Ховд аймаг тэнд 8 жил одоо энэ үйлдвэрлэл нь босдгоо нэг бүтээн байгуулалт байна. Тэгээд 2018 оноос хойш явсан 2026 оныхон төсөвдөр 6.7 тэрбум төгрөгийг тавьчихсан байгаа. Тэнд яасан дуустдаггүй том бүтээн байгуулалт. Бараг нөгөө аж үйлдвэрийн парк шиг л хэмжээний одоо төсвөл байж таараа штэ. Эхний нэг жил нь өөрөө 6.7 тэрбум төгрөгийн байгуул 18 оноос хойш явсан төсөв бол маш их хэмжээний мөнгө гарсан байгаа. Би энэ дээр задаргаа авъя гэдэг асуудлыг яаман тавьсан. За бас нэг юм байна. Цэцгийн тос гэхэд цэцгийн тосны үйлдвэр Булган аймагт байсан. Тишиг суманд байлоо да. Тэгээд энэ дээр болохоор бас ялгаа ахгүй бараг 3.7 тэрбум төгрөгийн сүүлийн 4 жил явж байгаа. Тэгээ энэ одоо яасан дуустдаггүй ферм бэ гэж би бас бодсон. Өнөөдөр манай ер нь одоо нийгмийн халамжийн зардал чи ерөөсөө тэтгэмж халамжаас бүрдэж байгаа тий. Гэтэл одоо яг ингээд харах юм бол жоохон баг зэргийн тийм нэмэгдэл одоо өссөн дүнтэй юм шиг харагдаж байгаа боловч энэ зүгээр л инфляцийн алдагдлыг нөхөх зорилготой төсөв байгаа харагдаж байгаа. Тэгээд би түрүү хэлсэн дуустгүй энэ олон бүтээн байгуулалт одоо жишээлбэл 8 жил тавьж байгаа төсөв чинь анхны байгаа өртөгч нь өөрөө өнөөдрийн өртгөөр ямар байх вэ? Капиталын илэгдэл явагдаж байгаа. Жил ирэх тусам тэрийгэ дуусгахын тулд дахиад мөнгө нэмэгдээд байна. Барилгын материалын зардал нэмэгдэж байна. Тээвэр, бензин шатхуун нэмэгдэж байна. Тэгээ төсөв чи өөрөө тэр тухайн бүтээн байгуулалтын чи өртөг өөрөө анхны өртөг чи нэмэгдсэн байгаа. Тэр ингээд ийм дуустгүй бүтээн байгуулалт юм бол хувийн хвшилд анхны өртгөөр нь хамаагүй зараад хувийн хвшлээгээ одоо тэрийг барьж байгууламжийг дуусгаад нөгөө төр хувийн хвшлийн үйл ажиллагаанд орохгүй дэмжиж гэж ажилладаг. Яагаад хийж болов? Яагаад улс өнөөдөр цэцгийн тосны үйлдвэр барих хэрэгтэй юм бэ? Бид нар энийг анхаарах хэрэгтэй. Тэгээ энд зарцуулж байгаа энэ их хэмжээний тэрбум төгрөгийн одоо зардлыг бид нар тодорхой түвшиндөө тэтгэвэр нэмэхэд суулгаж болох л байсан шүү дээ. Тий. Тэгээ энэ дээр бол би бол одоо бас сайн анхаарсан яг одоо яам болгоноос ирж байгаа зардал бүр дээр бас дахиж сангийн яамны зүгээс нэгтгэхтэй энэ зардал бол одоо тий үр ашиггүй зардал байна. Энэ нь бол дэвшиж болох зардал. Манай барьж байгаа бодлоготой өөрөө энэ зардлууд чинь нийцгүй байна. Энийг өөрчилж ир гэдэг ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү юм дээр өшөө ажиллаж болох байсан болов уу гэж би бол харж байгаа.